Гепатитын Б вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ. Шинжилгээ хийх гэж байгаа үйлчлүүлэгчид хийх гэж буй үйлдэлээ тайлбарлана. Эдта бүхий үл бүлэгнүүлэгчтэй ягаан тагтаа хуруу шилэнд 2-3 мл цус авна. Энэхүү хуруу шилэн дээр өвчтний мэдээллийг бичнэ. Цусыг аваад шууд 8-10 удаа хөмрөх хөдөлгөөнөөр зөөлөн холино. Эдтата хуруу шилэнд авсан цусаа центрифугт 2500-аас 3000 тонны эргэлтэнд 10-аас 15 минут эргүүлж сивинг ялгаж авна. Кассетийг уутнаас нь гарган задлаж тавиур дээр тавина. Энэ үед HBsAg anti-HCV тест дээрх бичгийг болон хүчинтэй хугацааг уншиж шалгана. Кассетэнд эхлээд ийлдэс нэг тусал, дараа нь шингэлэгч нэг туслыг тус тусаана. Шинжилгээний үр дүнг 15 минутын дараа уншина. Хугацаанаас өмнө болон 20 минутаас хойш уншиж болохгүй. Учир нь шинжилгээний хариу алдаатай уншигдана. Кассетэнд C тэмдэг болон Т тэмдэг бүхий хоёр хэсэгт улаан ягаан өнгийн зураас гарна. C хэсэгт зураас гарах нь кассет үнэн зөв алдаагүй ажиллаж байгааг хянах хяналтын зураас бөгөөд энэ зураас заавал гарах ёстой. Т тэмдэгт зураас гарах нь тухайн шинжилгээгээр үйлчлүүлэгч аль нэг вирусын халдвартай байгааг илтгэнэ. Шинжилгээний үр дүн эерэг тохиолдолд хавцан дээрх C болон Т тэмдэгтийн харалтаа хоёр улаан ягаан өнгийн зураас тодорч гарна. Сөрөг тохиолдолд хавтан дээрх C тэмдэгтийн харалтаа нэг улаан ягаан өнгийн зураас тод харагдана.